Яа би лайв эхэлчлээ шүү. За би хараадах. Чи хараад ирэхдээ чамд харагдчихвэл эхэлсэн гэсэн үг. Оо эхэлчихлээ. За би За. За сайн байцгаана уу Facebook найзуудаа. Тэр нүрт одоо оройн 9:30 минут болж байна. Өнөөдрийнхээ даваа гарагийн одоо би нөгөө би яадаг штэ би засад гэрээ засаад төрөө зас гэдэг Монгол ардын маань сайхан үг байдаг штэ. Тэгээд би гэрээ засаад явж байгаа. Би зассан ойлоо. Сайхан нэрийнхээ мундаг ээжийг камертайгаа уулзах гэж байна. За ундраа маань өөрийгөө ер нь танилцуулчих. За сайн байцгаана уу? Mental Fitness ADHD coach ундраа байна. Мөн Монгол ээж гис сургалт төрийн бас байгууллагын үүсгэн байгуулагч, санаачлагч ээж байна. За миний урилгыг хүлээж авсан би даваагийн ярилцлага гэдэг тийм даваа гараг болгон өөрийнх нь нэрээр даваа гараг болгоныг хүнтэй ингэж ярилцлага хийж хүмүүст мэдээлэл өгч ингээд эерэг сайхан мэдээлэл түгэж өгье гэсэн сонирхолтой хэрэгтэй хүнд нэрэг болно шүү дээ. Хаа нэгтээ ертөнцийн хэн нэгэнд те. Тийм зорилгоор энэ анхныхаа лайв хийж миний урилгыг хүлээж авсан ундраадаа маш их баярлалаа. Тэгээд mental fitness-ийг ярих уу? За, өрсөнд баярлалаа. За, яагаад mental fitness ADHD coach болсон тухайгаа ярив. За, би өөрөө англи хэлний багш байсан 23 дугаар сургуульд. Тэгээд тэрнээс би юуг олж харсан бэ гэхээр зэрэг хүүхдтэйгээ ажиллаж байгаа, хүүхдтэйгээ харьцаж байгаа, хүүхдэд дэмждэг, сонсдог тийм ээж эцэг гэхдээ хүүхдүүд маш их амжилттай, бусдаасаа илүү сайн одоо сурлагын амжилттай байсан. Тэгээд энэ яг зарим хүүхдүүд бол өөрийн авиас чадвартай ч гэсэн яг энэ эцэг хэн дэмжиж байгаа хүүхдүүдийг бол ерөөсөө давж чаддаггүй байсан. Тэгэхээр зэрэг за би ерөөсөө хүүхдтэй л дэмжиж хүүхдтэй л цаг зарцуулж тийм ээ хүүхдэд хөгжүүлэх юм бол манай хүүхдэд амжилттай, аз жаргалтай хүүхэд болох юм байна гэж итгэж хүүхдэд одоо 0-6 настай хүүхдийн тарих хамгийн өндөр үр бүтээмжтэй хамгийн өндөр хурцтай хөгжиж байгаа. Энэ үеийг нь би ашиглаад хүүхдэд маш их хөрөнгө оруулалт хийх гээд хүүхдэд маш их хөрөнгө оруулалт хийсэн. За тэгээд тэгээ явж исэн чинь манай хүүхд маань өөртөө итгэлгүй байгаад би олж харсан. Тэгээд ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцох их дурггүй. Яг гэвэл ялагдах дурггүй. За тэгээд энэ маань буруу болчлоо шүү. Би юун дээр алдчихв, яа чи хийч үү гэж ирж хайж явж агаад энэ тархины фитнес хөтөлбөрийг олсон байгаамаа. Тэгээд түүнээс өмнө айгүй олон сургалтанд суусан л та. За тэгээд энэ маань болохоор зэрэг яг өмнө нь болохоор зэрэг хүүхдийг өөртөө итгэлтэй байлгах гэх тийм айгүй олон сургалт суугаад хүүхдээ зангинж болохгүй, хүүхдээ шийтгэж болохгүй ч гэдэг юм ингээд олон сургалтанд суусан ч гэсэн яг төдийлөн үр дүнгээ өгч чадахгүйсэн. Яагаад тэгэхээр тэрийг хэдий ойлгож байгаа ч гэсэн, ухамсарлаж байгаа ч гэсэн нөгөө одоо юу чинь ингээд уур гэдэг зүйл чинь тий нөгөө нэг юу чинь ингээд ерөөсөө автоматар хүүхдээ загнах чинь ерөөсөө ингээд автоматар ингээд секундын дотор гарч ирчихэл би өөрийгөө ерөөсөө хянаж чадахгүйсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэрийгэж бас заримдаа бас бүргүүд бас өөрийгөө сайн мэдэхгүй нэг удаа би тэр хүүхдтэй гар хүрдгүү гэж боддог байсан. Тэгсэн чинь нэг удаа би яг уурлаад хүүхдээ цогтоо санаандгүй нөгөө сандал цогцсон байхгүй юу. Тэгээ миний гар өвдөд тэгээд би мэдчих би хүүхдээ ямар чанга цогтх юм бэ? Хүүхдээ би цогтх юм биш үү гэж мэдчих байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь мэдээж ингээд хүүхдээ бас мэдээж уурлж загнчаар хүүхд эцэгчүүд мэдээж бас нэг уучлалт гуйдаг. Тэгэхээр нөгөө хүүхэд чинь өөрийнхөө зөв гэж ойлгодог. Мэдээж хүүхэд буруу юм хийсэн учраас эцэг их нь мэдээж уурлж, шөмжилж загнасан байгаа тий. Гэтэл нөгөө буцаагаад уучлалт гуйжхаар нөгөө хүүхэд миний зөв байсан юм байна. Ээж нь буруу хийсэн юм байна гэдэг ойлголтыг аваад улам тэр хүүхэд маань буруу тишээ хөгжигдөд явах боломжтой байна. Тий.
Тийм. Тэгээд би энэ сургалтыг авсны дараа юуг ойлгосон бэ гэхээр зэрэг хүүхдээ өөрчлөхийн тулд ээж өөрөө өөрчлөх хэрэгтэй юм байна. Эхэн хээр алга бол хүүн буюу унган шир алга гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр бид нэр хүүхдээ л хөрөнгө оруулах гал хүүхдийнхаа төлөөгөө хамаг мөнгөө цавцуулаад байснаа болоод би өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж өөрөө өөртөө ажиллаж гисэн. Тэгснээр манай хүүхд маань өөрөө өөртөө ихтэй маш хөөрхөн болсон. Тэгээд ерөөсө удалгүй хэдхэн сарын дараа гэхэд ерөөсөө л үр дүн гараад манай охин сургуулийнхаа госол дуучин болж госол дуучин болсон. Тэгэхээр тэр госол дуучин болохын тулд бас нэлээд өөртөө ихтэй байж иж болно шүү дээ. Тэгэхээр зэрэг маш хурдан үр дүнгээ үзүүлсэн. Тэгээд mental fitness, ADHD coach болоо. Тэгээд мэдээж бид нар нөгөө өөрийнхөө